Оройн төргийн үзэгчтэй PB телевизээс бэлтэн хүргэдэг урлагийн нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн болоод байна. Нэвтрүүлгийнхэнт та бүхэндээ залуу уран бүтээлчдийн бие даасан болоод хамтарсан уран бүтээлийг тойлуулдаг билээ. Тэгвэл өнөөдрийн дугаарт Монголын орчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн тахимд хавар уран бүтээлийн уламжлалт үзэсгэлэн нэгдсэн байна. Энэхүү уран бүтээлд нийт 130 шахам уран бүтээлүүд тавигдсан бөгөөд нэг бүтээлж нэг уран бүтээлээ тавьдаг байгаа. Ингээд нийт 70 шахам уран бүтээл нь залуу уран бүтээлчид тавигдсан байгаа юм байна. Өсөх ирээдүй болсон залуу уран бүтээлчдийнхаа уран бүтээлийг одоо бүгдээрээ сонирхцгаая. Энэхүү үзэсгэлэнд уран зураг, түлхүү байр эзлэхийн зэрэгцээ, олон янзын арга барилаар зураачид бүтээж байгаа нь ажиглагдж байна. Гэвч зураачид үндэсний уламжлалыг тусахыг илүү хүсэмжлэх болсны дээр реалист арга ажиллагааж сонирхол татсан хэвээр байгаа гарч болно. Мөн Монгол үндэсний уран зураг, шин сэдэв, арга барилаар баяжиж, уран бичлэг Монголын орчин цагийн урлагт байр сууриа бэхжүүлж эхэлжээ. Баримлын урлагийн хувьд олон төрлийн материалаар өргөн хүрээтэй бүтээх ордлого улам бүр нэмэгдэж байгаа нь саашаалтай. Монголын орчуудын эвлэлээс жил бүр мэргэжлийн болон мэргэжлийн бус уран бүтээлчдийн дунд зохион байгуулдаг хавар үзэсгэлэн бол Монголын дүрслэх урлагийн өнөөгийн байдал, хөгжлийн чих хандлага, тулгамдж буй асуудал зэргийг тусган илэрхийлж байдгаараа онцлог билээ. Үүгээрээ хавар үзэсгэлэн үзэгч олон урлаг сонирхогчид судлаачдын анхаарлын төв байж олон ургалж үзэл бодлоо дэвшүүлэх талбар нь болж байдаг билээ. Иймд хавар үзэсгэлэнд аль болох олон уран бүтээлчид оролцож олон хүн санал сэтгэлдээ хэлж байвал үзэсгэлэнгийн зорилго биелж байгаа хэрэг юм. Түүнчлэн Монголын дүрслэх урлагийн цоо шинхэн бүтээлүүдтэй танилцуулж өнөө үеийн урлагийн чих хандлагыг танин мэдхийн зэрэгцээ санал бодлоо илэрхийлэх боломжийг олгож байдаг хавар үзэсгэлэнгээ тавтаас хатан сонирхно.
Дэлхийд дахинд алдар нэрээ дурсгасан алдарт зураачдын уран бүтээлийг та бүхэнд цуврал болгон хүргэдэг билээ. Өнөөдрийнхөө дугаар та бүхэндээ авангард урсгалын төлөөлөгчдийн нэг болох Марк Захарович Шагалийн уран бүтээлийг төлөөллөө. Марк Захарович Шагал 20 дугаар зууны авангард урсгалын алдар төлөөлөгчдийн нэг еврей гаралтай Орос Францын зураач Марк Захарович Шагал 1887 оны 7 дугаар сарын 6-нд Белорусын Витебск хотоос холгүй Леонцо зүрэнд төржээ. Марк Шагал 1900-аас 1905 онд Витебскийн гар урлын сургуульд суралцж байхдаа ирээдүйн эхнэр болох Била Ройзенфельдтэй танилцжээ. 1906 онд Витебскийн уран зураач Фенийн зургийн сургуульд сурж удалгүй Санкт Петербург хот руу шилжин 2 улирал Рерхийн удирдлагын дор зургийн сургуульд зургийн эрдэмт суралцжээ. 1909 оноос 11 онд Заванцевийн хувийн зургийн сургуульд зураач Багстад дагалдан суралцж байхдаа авч байсан стипендиэрээ Парис руу явсан байна. Тэнд өргөжлүүлэн сурж Францын нийслэлд амьдардаг авангард зураач зохиолч нартай дотн танилцжээ. 1914 онд Витебскийн хотод эргэн ирж тэндээ 3 сар болоод буснаа гэж төлөвлөж байсан хэдий ч дайн дажин хойвсгалаас болж тэндээ 10 жил амьдарсан юм. 1915 оны 7 дугаар сарын 25-нд Белата гэрлэж Ида гэдэг охинтой болжээ. 1923 оны намар Францын худалдаачин зураг цуглуулагч Амбруза Воларын урилгаар гэр бүлээрээ Франц руу нүүлээ. Амбруза Волар нь олон авиаслаг зураачдад санхүүгийн дэмжлэг үзүүлдэг урлагт хайртай нэгэн байсан гэдэг. 1937 онд Шагал Францын иргэн болсон юм. 1941 онд Нью-Йоркотын орчин үеийн урлагийн музейн урилгаар гэр бүлээрээ Нью-Йоркт ирлээ. 1944 онд зураачийн хайр технэр Била насан үед боллоо. 1947 онд Франц руу буутаж 1952 онд Валентина Бродскаятай гэрэлсэн. 1973 онд Оросын соёлын яамны урилгаар Москва, Ленинград хотуудаар аялаж Третьяковын музейд үзэсгэлэн гарган өөрийн бүтээлүүдээс Третьяковын музей болон Пушкиний нэрэмжит уран зургийн музейд бэлгэлжээ. Марк Шагал Францын жижиг тосхон Симпол де Ванс тосхонд амьдарч байгаад 1985 оны 3 сарын 28-нд насан өөд боллоо. Марк Шагал Францын жижиг тосхон Симпол де Ванс тосхонд амьдарч байгаад 1985 оны 3 сарын 28-нд насан өөд болжээ. Шагалийн уран бүтээлийн гол чиглүүлэгч элемент нь тэрний үнд цугсаа байсан юм. Хэрвээ би еврей хүн байгаагүй бол миний ойлгож байгаагаар би зураач болохгүй байсан. Болсон ч огт өөр зураач байх байсан гэж бэдсэн байдаг. Тэрээр зураач төдийгүй гайхалтай авиаслаг шүлэгч байсан. Урлаг судлаачид Марк Шагалийн бүтээлүүдэд дүгнэлт хийж тайлбарлахад хэцүү гэдэг. Тэрний бүтээлүүд яруу найргийн явгт хэллэг, бэлэг тэмдэг, зүүрлэлээр дүүрэн байдаг. Шагал үргэлж бүхэл юмны үндсийг нь олох, мөн чанарыг нь олж харахыг хүсдэг байлаа. Хувь тавилан тэрэнд алдар нэр хүндтэй, аз жаргалтай урт амьдралыг бэлгэлсэн юм. Олон орон, олон газараар тарсан учраас тэрний бүтээлийн тоог тодорхойгүй гэдэг. Тодорхой байгаа бүтээлийг нь баримжаагаар л хэлэхэд хэдэн мянгаар яригддаг. Уран зурагт хайртай, уран зураг сонирхдаг залуустан зориулж та бүхэндээ залуу уран бүтээлч Даваа нэмийн цуврал хичээлийг хүргэх гэж байна. Ингээд бүгдээрээ хичээлээ хүлээн авч үзнэ үү? Сайн байцгаана уу эрхэм мэнд үзэгчтэй. Та бүхэндээ өнөөдөр говь нутгийн нэг сайхан зураг зурж үзүүлье гэдэг. Зургийн нэр бол Улаан говь гэдэг нэртэй ийм сайхан зургийг та бүхэндээ зурж үзүүлье. За ерөнхийдөө зураг маань бол одоо нэлээд тийм деталь багтай тал газрыг төрүүлсэн тийм зураг та бүхэндээ зурж үзүүлье.
За ерөнхийд нь бол түрүүчийн дугаараар та бүхэндээ зохиомжийг хэрхэн яаж авахыг бол ерөнхийд нь ойлгуулсан гэж бодож байгаа. За одоо энэ удаад бол би ерөнхийд нь шууд форматн дээр харандаагаараа ингээ рисункаа гаргаад явах гэж байна. За мөн газрынхаа горизонтыг ингээ тэмдэглэчихнэ. Газрын горизонтоо тэмдэглээд за мөн энэ хэсэг дээр одоо үүлнийхаа хэсгийг бас тэмдэглэж байна. За энэ хэсэг нь бараан байх бол бараанаар нь ерөнхийд нь ингээд тэмдэглэж чинь гэсэн үг. За говь нутгийг бол үнэхээр одоо бид хүмүүс сайн мэдж байгаа. Тэмээ малгүйгээр бол одоо дүрслэхийн аргагүй. Цагийн шугын говийн тэмээнүүд бол үнэхээр одоо халуун наранд бол одоо бүр нэг тийм нэг дэвчиж ядсан те нэг таанных нь үнэр амнаас нь сэнгэнэл гэдэн тэмээнүүд ингээд зогсож байгаагаар та бүхэнд одоо дүрсэлж зурж үзүүлье. За ерөнхийд нь тэмээнүүдээ бол ерөнхийд нь ингээд зурчин. Дүрсийг бол ингээд гаргачихна. За одоо ингээд тосон будгаар зурах гэж байна одоо бол. Ийм томхон одоо юм бээрээр таглах маш тохиромжтой. Тосон будгийг бол нэлээ ерөнхий биш нарийн лүүн явдаг. Тийм учраас томхон шиг бээрээр ер нь болж өгөл таглацдаг юм. За бараан хэсгээ үлдээгээд цайвар хэсгээс ингээ эхлээ явсан ч болно. За мөн бараанаасаа эхлээд цайвраа өвдөөгөө явсан ч болно. За мөн газрын горизонт одоо нарлаг тийм сайхан шаргал өнгөнд бол одоо ингээд зурж үзүүлээ та бүхэн. За мөн бээрээр таглахтаа бас хүчиртэй зүгээр ингээд хоёр талаар нь бээрнийхээ үсийг гэмтээхгүй маш ингээд цэвэрхэн ингээд таглаа явчихна. Ингэж өрүүл бээрний үс одоо бас муухай болох арзаах үс нь унах одоо гэх мэтлэн одоо бас технологийн алдаанууд бас гарч ирдэг. За мөн бараан хэсгийн өвлийг одоо бас тэмдэглэж үзүүлж байна та бүхэнд. Уран зэрэгдээ тодорсон уняар тадмэ ужимхоо уняар тадын намар чанда уяхан эчмэн сугата. За ерөнхийд нь ингээд тэнгэрээ таглачаад тэнгэрээ таглаад дуусныхан дараагаар
Agdagudmen rateho Газрын горизонтыг одоо ингэ тэмдэглэж үзүүлэгчийн тав хүнд алсад одоо харагдаж байгаа. Ачдсагечмен сугата Сангидоржийн хөгжим миний ээж тэмээч. Доне ояна оргосо 도창해지면 темече 해지면 темече 해지면 За мөн энэ урсгах техникийг бас ашиглаж болно гэдэг тосон бодгийн ажил дээр бол. Захгүй гавийн үзэсгэлээ цагийн шугын дулаан Техник ажиллагаанууд харуулсан одоо энэ урсгах, арчих, мастикенаар, мастикентах гэх мэтлээ одоо энэ тосон бодгонд бол техник ажиллагаа бол маш олон байдаг. За тэрний нэг бол одоо энэ урсгаж одоо ингэж ажиллах. Өөрөөр хэлбэл маш шингэн явуулна гэсэн үг. Тосон бодгоо шингэлэгчээрээ. За энийг хэрэгжилж байгаа шингэлэгчийг бол одоо спектар гэж угнуул ярьдаг. Сор. Өөрөөр хэлбэл одоо энэ акварелээр ажиллаж байгаа юм шиг одоо шингэхэн. За мөн цаад наад орчингоо бүгдийг тэмдэглэж дууссаны дараа одоо ерөнхийд нь ингээд тэмээнүүдээ одоо ингээд төрслээд за энэ тэмээг зурхад бол одоо хүн бүрээр зураач үрдийн бас өөрсдийн зурсан зурдаг одоо тийм өөрөө гэсэн арга барил байдаг баг. За зэрэглээдсэн маягтай ч юм уу. Тэгээ одоо юм гоё ажиллагаатай. Agdagudmen rateho agdagudin udjondo ачдсагечмен сугата Сангидоржийн хөгжим миний ээж тэмээч. Доне ояна оргосо 도창해지면 темече. За мөн энэ алсад бас тэмээ мэмээ хийхээр бол малах уу хийхээр бол ерөнхийд нэг л биернийх одоо хавтгаагаар нэг догшоол
ингээл гаргаад ирэх жишээтэй. Одоо та бүхэндээ бүр алсын уулыг хийж үзүүлье. Зэрэглээдсэн одоо говь нутагт байгаа юм. Цахгүй говийн үзэсгэлээ. Та бүхэн ч гэсэн өөрөө бас амьдрал дээр бас харж байсан байх энэ уул ус бол зэрэглээдгээр нэг байшин шиг одоо ингээд шатлаад их гоё одоо гэж байгалийн тогтцол гаргадаг. Дучаан ээжмэн суугаата саран зурата хоногдоо сарудгави цадамхо Ерөнхийд нь бол одоо ингээд усан хэсэгтэрээ одоо хооронд нь уусгахын уусгаад нийлүүлэхин нийлүүлээд за мөн зурж байгаа зурган дээр хог ерөөс онгож болохгүй маш цэвэрхэн зурх хэрэгтэй. Тэгээд хогнуудыг бол авах хэрэгтэй. Мөн тэнгэрийнхээ үүлнүүдийг одоо хооронд нь аюугаар уусгаад үүл гэдэг зүйл чи өөрөөр хэлбэл өөрөө их гоё маш торгомсог хөвмсөг их гоё хөнгөмсөг тийм сэвсгэр их гоё зүйл шүү дээ. Суугаата алсын адасаас цэгэрдээ агадагудмен ратехо гэдэг үүлний гэрэл сүүдрийн зааг юм гой гаргаж өгөх хэрэгтэй байдаг. За өнөөдрийн дугаараар та бүхэндээ улаан говь гэдэг энэхүү сайхан говь нутгийн зургийг одоо ингээд та бүхэндээ зурж үзүүллээ. Ингээд та бүхэн энэхүү зургнаас бас тодорхой хэмжээнд та бүхэн бас суралцсан байхаа гэдэгт би найдаж байна. Ингээд та бүхэн дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчтэй. ПБ телевизээс бэлтгэн хүргэдэг урлагийн нэвтрүүлэг маань энэ удаагийн дугаар энэ түрээд өндөрлөж байна. Мэдээж нэвтрүүлгийн төгсгөлд уламжлалт ёсоор та бүхэндээ алдартай оддын хөрөг зураг эрхэм бүтцийг төлөвлөх болно.